За бүгдээрээ хироганагаар үргэлжлүүлээд үзье. За энэ хичээл дээр дөрөвдүгээр хичээл дээр тагийн игнэний үсгүүд байна. За та дээр болохоор и болон ү дээр анхаарах нь байна. За эхнийх нь бол та. За и дээр бол ти биш чи байх нь шүү дээ. За ү дээр тү биш цү. За тэгэхээр энэ и ү хоёрыг юу байх нь байна? Анхааралтай байх нь байна. За тэ то. За эхнээс нь уншия. Та чи цү тэ то. Та чи цү тэ то. За Т-ийн игнэний үсгүүд дээр зурлага нэмээд Д-ийн игнэний үсгүүдийг үүсгэх байгаа. За тэгэхээр та үсэг дээр баруун дэд буланд нь 2 зураас нэмээд да үсэг болох нь тийм. За чи үсгэн дээр баруун дэд буланд нь 2 зураас нэмээд жи үсэг болох нь. За энэ дээрээс ди биш жи байх нь шүү дээ. За тэгээд цү үсгэн дээр 2 зурлага нэмээд зү. За энэ бас дүү ш зүү байх нь тийм. За тэгээд дэ тэгээд до. Т дээр 2 зураас нэмээд дэ, то дээр 2 зураас нэмээд до болох нэ. За энэ жи зүү хоёрыг болохоор өмнө нь үтсэн эсийн игнэн дээр үтсэн жигээс яаж ялгах вэ гэхээр ямар үгэнд орж байгаасаа ер нь хамаарна гэсэн үг. Аль хандсны дуудлага олж орж ирж байгаас хамаарна гэсэн үг тийм. За тэрийг тэгээд илүү гүнзгий шатанд өөртөө уншаад мэддэг болчихноо гэсэн үг. За одоо Д-ийн игнэн үсгүүдийг дахиад уншаад үзье. Да жи зүү дэ до. Да жи зүү дэ до. За одоо энэ үсгүүдээ нийлүүлээд тэгээд өмнөх бүх үсгүүдээ нийлүүлээд уншина. Тэрнээс өмнө жижиг зүү гэж байна те. За Япон хэлэнд энэ жижиг зүү гэдэг том зүүгийн хажуудаараа жижигхэн байна. Тэгэхээр жижиг цүү бол ерөөсө дуудагддаг байгаа. Жижиг цүү нь яа гэмэхээр давхарцсан гээгүүлэгч аяг үүсгэн гэж байгаа. Давхарцсан гээгүүлэгч аяг үүсгэн эдний үсгэн гэхээр энэ жишээн дээрээс харъя. За жишээ нь за үсэг байна, жижиг цүү байна, ши үсэг байна тийм. Тэгэхээр энийг за цүү ши гэж уншихгүй, энэ жижиг цүүг уншихгүй харин энэ шигийн иш үсгийг давхар дуудана гэсэн. Давхар дуудана гэж одоо жоохон иш гэж жоохон удаан хэлнэ гэх юм уу тийм. За ши гэж унших нь байна. Энийг жишээ. За энэ дээр бас га жижиг цүү ко тэгээд ү байна те. За энийг га цүү ко гэж уншихгүй гакко гэд энэ когийн к үсгийн давхар дуудах нь. Гакко. За тэгээ өмнөх хичээл дээр үзсэн энэ игшээр амьсан гээгүүлэгч яраас ү үсэг орох юм бол энэ маань ү гэж уншигдахгүй урт их шиг аваад үсгэн тэгэхээр когийн огийн урт болох нь байна те. Тэгээд гакко болох нь. За тэгэхээр жижиг цүүг сайн анхаарах хэрэгтэй байх нэ. За бүгдээрээ үг уншаад үзье. За эхний үг амархан 2 үсэг байна. Күцү гэж байна те. За күцү буюу гутал гэсэн үг байна. За дараагийн үг уншаад үзье. Чизү. За чизү буюу газрын зураг гэсэн үг байна. За дараагийн үгийг өөртөө уншаарай. Дэши. байх нь те. Дэши. За шав гэдэг үг байна. Дараагийнх нь ямар үг вэ? Ямар үсгнүүд вэ? Та зүү байна те. Тацү. За босох, зогсох гэсэн үг байна. За дараагийнх нь цү зү ку гэсэн гурван үг байна. За цүзүку үргэлжлүүлнэ гэсэн үг байна те. За дараагийнх нь за энэ жижиг цүү байна. Жижиг цүү болохоор бүгд уншихгүй те. Тэгэхээр яаж унших вэ? До чи гэж унших нь те. Жижиг цүү яар дурж байгаа чиг нь до чи гэж унших нэ. За до чи аль нь буюу асуух үг байна те. За дараагийнх нь да и га ку. За нийлүүлээд унших юм бол дайгаку буюу их сургууль гэсэн үг байна. За энийг өөртөө уншаад үзье. Өмнө үтсэн ихшүүд тэгээ өмнө үтсэн гээгүүлэгчүүдээ сайн санаарай. За жижиг цүү тэгээд тэ. Тэгэхээр жижиг цүүг уншихгүй асатте. Асатте. За асатте буюу нөгөөдөр гэсэн үг байна. За дараагийнх нь очицүку. За энэ бол жижиг цүү биш шүү дээ. Том цүү байна те. Жижиг том ялгаатай харагдаж байгаа. За очицүку. Очицүку буюу тайвшрах гэсэн үг байна те. За ингээд энэ Т-ийн игнэний үсгүүдийн хичээлийг ороод дуслаа. Дараагийн хичээл дээр иргэ уулзцаая. За манай утсыг subscribe хийгээрэй. Түр баяртай.